Үйлдвэрлэлийг бууруулах үүднээс утаагүй зуухыг айл өргөдөд нийлүүлж эхэлсэн. Харин утаагүй зуухыг үйлдвэрлэх тендерт ялсан үндэсний үйлдвэрлэгч компаниудын зуухны борлуулалт муу байгаа юм байна. Улаанбаатар хотын агаарын нөхөрлөлийг бууруулах үүднээс утаагүй зуухыг айл өргөдөд түгэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил 63,324 утаагүй зуух авсан байна. Харин энэ жил нэгний сөрөлтийн сангаас 63,000 утаагүй зуух, нийслэлийн төсвөөс 7,500 зуух, эрчим хүчний амнаас 10,000 зуух нийлүүлснээр утаагүй зуух бүрэн нийлүүлэгдэж дуусна. Гэтэл утаагүй зуух үйлдвэрлэх тендерт ялсан үндэсний компаниуд нийслэл хүстэй 10,000 зуухны ердөө 2,800 бэлэн болжээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэгч компаниудын зуухны өртөг өндөр байгаа учраас борлуулалтгүй байгаагаас үүдэлтэй байна. Тэгээд орой ягд төрөх зогсох гарсан. Гэхдээ ингээд бүх юм боцгоноод наашаас бодоод байгаа. Бүх цагийн зорих гэдэг зүйлс шүү дээ. Хамаагүй зөвхөн тань одоо ер нь бол гол концепц монголчууд гадны шалтгаан импортлж оруулж ирэхс дэж өөрсдөө үйлдвэрлэдэг болов шаардлагагүй. Зуух үйлдвэрлэгч импортлогч компаниудын хувьд иргэдийн төлөх өртөг харьцангуй байна. Тодорхойлбол хятад улсад үйлдвэрлэсэн зуухны иргэдийн худалдан авах нь 25,000 төгрөг бол дотооддоо үйлдвэрлэсэн зуухны иргэдийн худалдан авах нь 66,000 төгрөг юм байна. Уг нь бол хятад үйлдвэрлэж байгаа зуух дотооддоо үйлдвэрлэж байгаа зуухны үзүүлэлт ижилхэн. Эдгээр зуухнууд түлшийг 30% хэмнэх, утаа гаргахгүй, дулаан барих чадвар болон төрөх зуухыг бодвол тогоо тавих, галаа нэмж төлөх боломжтой юм байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч компаниудад эргэцийн орчин дутагдаад байгаа гэдгийг үйлдвэрлэгчид хэлж ирсэн юм а.